монголчуудын хамгийн алдартай жанжидын нэг бол Сүбэдэ Баатар юм. Дэлхийн түүхэнд хамгийн хатуу эрчүүдийн нэг 33 жилийн хугацаанд 40,000 км замыг туулан 3 улсыг эзэлж явсан газар болгондоо ялалт байгуулж байсан Баатарыг хэн гэж бодож байна? Тэр бол монголчуудын хамгийн алдартай жанжидын нэг Сүбэдэ Баатар бөгөөд түүнийг өрн дорны ном сударт ялгуулсан жанжин хэмээн алдаршуулсан байдаг. Тэрээр 65 удаагийн том тулаанд оролцож нэг ч удаа ялагдал хүлээж байгаагүй гэдэг нь түүнийг цэргийн дайны сууд ухаантан байсан гэдгийг шууд илтгэж байна. Сүбэдэ Баатарын удирдсан цэрэг ирсэн. Тооны эрс зөрүүтэй дайнд ялж хан хэрэг цайзыг эзлэн нурааж авсан түүхүүд хөврөгч үүгээр дуусашгүй байгалийн сөрөг хүчийг өөрсдийн талд ашиглаж ан амтэн хүртэл өөрсдийн тулаанд давуу тал болгон оролцуулдаг цэрэг дайчдын хүч энергийг хамнан гал утаа зэргийг гаргууд ашиглан олон тооны томоохон тулаанд ялалтыг авчирсан байдаг. Монгол хаа